Сайн байна уу 2025 оны химийн яшийн хөлбөрөг ажиллах байна. Эхний асуултыг уншицгаая. Атомын бүтцийг ажиглаад нийт электроны тоогоолно уу гэж. Энэ даалгавар дээр маань шууд электроноо тоолоо олдчихулна. Эсвэл гадаад давхрааны электроноос нь нийт электроны тоог нь олж болно. Хоёроор нь хоёулангаас нь үзье. 2 электрон эхний давхар дээр, 2 дахь давхар дээр болохоор 8 электрон. 3 дахь давхар дээр болохоор 5 электрон гэдэг ингээд нийт 15 электрон ингээд олж болно. Энэ бол эхний арга. Хоёр дахь арга нь болохоор шууд гадаад давхраанд 5 электрон байгаа юм чинь эхний хоёр давхарт 10 электрон байдаг учраас 10 дээрээ шууд 2 нэмээд 15 электрон байдаг гэж байна. Эндээс харуул А боллоо. Хоёр дахь нь концентрацтай аммиакийн осмол дуустдаггүй тунцыг олоорой гэж байна. Аммиакийн осмолд ер нь бол мөнгөний холоор дуустдаг. Энэ нь бол маш алдартай урал байдаг. Тэгэнгუთ мөнгөний хлоридаас бромид, йодид болох тусам аммиакийн осмол дуусгах чанар нь багасаад ирдэг. Тийм учраас бромид нь уусаад мөнгөний йодид нь уусдаг баг. Зинк гидроксид 2 валенттай болон кобальтын 2 валенттай гидроксид 2 нь болохоор хоёулаа уусч комплекс нэгдэг байх нэ. Тэгэхээр Дэ болж биш хариулт цай байх. Гурав дахь нь коваленттэй холбоотой бодисыг сонгоно уу гэж байна. Натрийн хлорид бол ионы холбоо. Инертийн хий байна. Тэгээд зэс N2 болон литийн ковалент гэдэг нь болохоор хоёр металл биш. Учраас N2 байна. Тахилгааны амжилтыг электролитик олно гэсэн байна. Октан бол органик байгаа. Сахарын ус мал адилхан, бензин адилхан, нервил ус нь болохоор ямар ч электролит байхгүй бүх электролитийн нэрэд гаргацсан учраас цахилгаан дамжуулахгүй байх нэ. Энэс хүчлийн ус мал болж таарах гэсэн үг шүү. Дараах нөхцлүүдээс аль нь химийн ургуулын хурдыг бууруулах вэ гэж байна. Температурыг хэсэх юм бол мэдээж ургуулын хурд гэсэн яагаад гэвэл атом хоорондын мөргөлдөлтийн хурд нэгсэн гэсэн үг. Ажлын хэсэх юм бол харин ургуулын хурд буурна. Яагаад гэвэл хоёр атом молекулууд мөргөлдөх нь багасч байна гэсэн. Катализатор бол мэдээж ургуулын хурд. Концентрац хэсэг мэдээж ихсэн. Хатуу нь унтглах юм бол гадаад нийт surface буюу уралд орж байгаа. Тэр гадаргуун талбай нэгсэж байгаа учраас ургуулын хурд нэгсэж байгаамаа. Эндээс хариулт нь бол Б нахна гэсэн үг. Аль металл сулруулсан хүчтэй уралд орохгүй вэ? Эндээс мэдээж бол мөнгө нь бол хамгийн идэх муутай эдгээр дундаас хамгийн идэх муутай металл нь байгаа. Төмөр, хөнгөн цагаан, магний, кальц гэх металлууд бол бүгдээрээ хосторогчоос илүү идэвхтэй гэж явж байгаа учраас. Энэ дээр нэг юм байгаа. Хүүхэд маань илүү идэвхийг нэгэ санахгүй бол тухайн металлынхаа атом массаар ингэж баримжуулж болдгоо гэсэн. Жишээлбэл натри гэх юм бол нэлээд идэх сайтай байх нь. Тэгэх юм бол мөнгө гэх нь бол нэлээд хүнд учраас идэх муутай байгаа шүү. Хөхрийн хүчлийн хэрэглээг нэрлэнэ үү гэдэг. Эндээс бол самгийн үйлдвэрт ашиглахгүй нь ойлгомжтой. Хөрсний pH-ийг хэсгэхэд бол хөхрийн хүчил маш их дэндүү хүчлэг учраас энд ашиглахгүй. Кальцийн карбонат гэх мэтийг ашиглана. Аккумулятив үйлдвэрт ашиглаж байгаа. Аккумулятив үйлдвэрт бол яагаад хүчлийг ашиглаад байна вэ гэх юм бол би та бүхэнд дурлалын тэгштгэлийн бичиж өгье. Хар туулга. Тэгвэл хар туулга дээр нэмдэг нь хар туулганы оксид. Тэнгуутаа H2SO4. Тэнгуутаа эндээс ямар бүтээгдэхүүнүүд үүсэх вэ гэх юм бол хар туулганы сульфат болон бус үснэ. Ингэж цэнэг гаргаж авдаг байх нэ гэж ойлгоорой. Тэр урлаа тэнцүүлж болно. Энэ дээр 2-ыг тавиад өгнө. Энэ дээр бас 2-ыг тавиад өгнө. Бас энэ дээр 2-ыг тавьчих ингэж тэнцэж байгаа. Дараагийнх нь байгалийн хий өргөн хэрэглээний төлс юм. Түүний гол бүрдүүлэгч нэгдлийг тодорхойлно гэж байна. Эндээс байгалийн хий бол ерөөсөө метан байна. Түлш гэдэг нь бол ерөөсөө шатдаг бодисыг хэлж байгаа. Тийм учраас нөөц хүчлийн хий биш, SO2 биш. Энэ хоёулаа шатахгүй. SO2 шатдаг ч гэсэндээ байгалийн хий учраас хасагдахгүй. Усны уур биш. Этанол нь бүр шингэн болоо явчихж байгаа учраас хариулт нь байх нэ.
За бромиосны өнгийг арилгадаг органик нэгдлэг болоорой гэж байна. За бромиосны өнгө нь бол ерөөсөө ентэй буюу алкинтай оролд орж иж одоо өнгө нь арилгадаг байгаа шүү. Тэгэхээр эндээс А гэсэн үг. Одоо бусд нь бол тэр алкин биш байх юм шүү дээ. За дараах 10. Зурагт үзүүлсэн органик нэгдлийг нэрлэнэ үү гэж байна. За эндээс хэрэг олох юм бол харан нүүрс төрөгч гэх юм бол C3 болно. За ааш нийтвэх юм бол 6 болж байна. Он 1 буюу. За ийм томьёотой. За тэгээд дээрэс нь энэ маань кетон болж хувирч байгаа. Яг ингэж бичих юм бол яг бичих юм бол 1 2 3 гэдэг. За ингээд эндээ аваатай буюу одоо энэ бол ацетон байна. Буюу бипад нэршлэр пропанон болж байгаа юм шүү дээ. Он гэдэг нь бол кетон аа тийм ээ. За дараагийнх нь. За хамгийн олон тооны атомтай бодисыг сонгоорой гэж байна. За эндээс нэг одоо ил амархан хэлбэр арга одоо тайлбарлаж өгөх юм бол заавал 622 үргэлжлүүлдэг нь 23 ширхгээр үргэлжлүүлэх шаардлагагүй. За яах вэ гэхлээр одоо жишээлбэл энэ дээр 2 мол дээр 2-ыг үргэлжлүүлдэг нь энэ атомын тоогоор үргэлжлүүлээд өгнө гэсэн үг. Атомын тоо нь 3 байна. Ингээд 6 мол атом гэсэн үг. За энэ бол 3-ыг үргэлжлүүлдэг нь 2 буюу 6 мол гэсэн үг. За энэ болохоор 1-ийг үргэлжлүүлдэг нь 7 буюу 7 мол гэсэн үг. За энэ болохоор 2-ыг үргэлжлүүлдэг нь 3 буюу 6 мол гэсэн үг. Энэ болохоор 4-ийг үргэлжлүүлдэг нь 1 буюу 4 мол гэсэн үг. За ингээд хараад үзэх юм бол хамгийн их молтой нь одоо С хариулт нь болж дараа нэ гэсэн үг. За дараад нь лабораторийн ууршилга гаргаж тодорхойлно уу гэж. За ууршилга гэдэг бол маш ойлгомжтой. Одоо халаагаад одоо тухайн бодисыг ууршилтал нь халаанаа л гэсэн үг. За тэгэхээр эндээс бол Е байна. За А нь бол биш. А нь бол одоо халаагаад за тэрийг одоо тэр гаж ирсэн хийгээ одоо энэ савнд авч байна гэсэн үг. Тэгэхээр А биш. За Б болохоор титрэлтэй арга байна биш. За С болохоор шүүх арга байна биш. За D бас А-тай адилхан. Гэхдээ усны дундуур шүүж байгаа юм арга байна гэсэн үг. За 13-т нь хөхрийн атомын электрон хуваарлтын бүдүүчийг сонгоно. Хөхрийн атом маань одоо 16 электронтэй 32 грамыг болдог мол гэсэн ийм атом мастай учраас эндээс шууд 16 болоо гэсэн. Тэгэхээр энэ А хариулт нь болж байгаа гэсэн. За өрөөний нөхцөлд хатуу төлөвтэй бодисыг сонгоно уу гэж байна. За эндээс бол ганц хатуу төлөвтэй бодис нь бол төмөр байна гэсэн. Энэ хий байгаа, энэ хий байгаа. За энэ бас шингэн. За тэнгууд энэ маань бас хий байгаа. За 100 кJ морь дулааны өршлөө экзотерм мормолын энергийн диаграмыг олно гэж байна. За экзотерм мормол гэдэг маань бүтээгдэхүүн бодис нь их бодисоос энергийн хувьд их буюу дулаан ялгарулж байна гэж үзэж байгаа учраас за бүтээгдэхүүн бодис нь одоо энергийн хувьд доор байгаа хариултыг хаасч болно гэсэн үг. А гэсэн үг, С гэсэн үг, мөн Е гэсэн үг. За БД хоёрыг харьцуулаад үзэх юм бол Б дээр 100 кJ-ийн зөрөө гарч D дээр 150 кJ-ийн зөрөө гарч байгаа учраас хариулт нь Б гэсэн. Яагаад гэвэл манай бодлогын нөхцөл 100 кJ гэж өчсөн байгаа учраас тэр байгаа лээ. За 16-д нь аль нь эрэх чиглэлд явагдах боломжтой вэ гэсэн одоо асуулт байна. За энэ маань бас маш амархан байгаа. За яагаад гэвэл барийн сульфат нь бол одоо цагаан өнгийн тундас байгаа. Энэ хүчин шүлтэд дуустдаггүй ийм тундас байгаа учраас одоо тундас буцаад одоо эрэх уралд авах боломжгүй гэсэн. За калиос хаашглаар кали болоор ус үүссэн байна. За ер нь ус үүсдэг тохиолдолд ер нь одоо баруун тишээгээ буюу одоо эргэх биш одоо шулуун чиглэлд илүү урал явагдах магадaltaй учраас Б бол биш байгаа. За энэ дээр бол хоёр хий үүссэн байгаа учраас урал маань эрэхгүй. Яагаад гэх юм бол энэ хоёр хий маань дийдээ алга болчихно. За тэгээ энэ дээр бол Д нь бол одоо эрэх урал болж байгаа. За Е яагаад болохгүй вэ гэх юм бол мөнгө маа цайрыг бодвол идэх муутай учраас цайрыг халахгүй нэ. За ингээд Е нь баг нь шүү. Д нь баг нь шүү. За магний металлыг хоёр өөр хэмжээтэйгээр илүүлэлт авсны хүчлэлтэй уралд оруулалт туршилтаас ялгарсан ус төрөгчийн эзлэхүүнийг хэмжвэ. Туршилтын үр дүн илэрхийлнэ үү гэж. За эндээс туршилт 1-ээс туршилт 2-ыг харах юм бол туршилт 2 нь 4 грамм магний учраас эндээс 2 дахин их уралд орж байгаа юм. За гэхдээ уралын тэтгэлийг бичээд үзэх юм бол ийм болж байгаа. Тэгэхээр
Тэгэхээр эндээс А мол магний уралд орлоо гэхэд А мол H 2 ялгарч байгаа учраас 2 г магний маань одоо 4 г магний бодвол одоо А байлаа гэж үзэхэд 2 А илүү уралд орох нэ гэсэн. За тийм учраас туршилт 1 2 маань одоо эзлэхэн хэмжээний эзлэхүүнтэй ус төрөгчийг ялгаруулах боломжгүй гэсэн утгатай болоо авчнаа гэсэн. Тэгэхээр эзлэхнийг хасж байна. Энд эзлэхэн болцсон байна. Энд бас эзлэхэн болцсон байна. Энд эзлэхэн болцсон байна. За А2 үлдэж байгаа. Гэхдээ туршилт 2 нь 2 дахин илүү учраас туршилт 1 нь илүү гэж хэлж байгаа Е хайрцаг маань буруу гэж байна гэсэн. За 18. Магний карбонатыг халаа задлахад үүсэх бүтээгдэхүүн бодисуудыг сонгоно гэж. За металлын карбонатуудыг ер нь бол задлахад металлын оксид дээр нэмдэг CO2 гэж ингэ задардаг. За энд бол нэг шиг одоо special case буюу exception байдаг. За тэр нь болохоор мөнгөний карбонатын одоо шар өнгийн үндсийг задлах юм бол мөнгө болон одоо CO2 болон хүчил төрөгч гэж ингэж онцгой задардаг байх нэ. Тэгэхээр хариулт нь Б гэсэн үг. За дараах уралдаар гаргасан аммиакийг цэвэршүүлэх X бодисыг тодорхойлно гэж байна. За аммиакийг маань юугаар цэвэршүүлэх гээд байна вэ гэх юм бол яагаад цэвэршүүлэх гээд байна гэх юм бол CO2H2 маань хий байдалтай ялгарсан байгаа учраас одоо кальци оксидыг нэмж CO2-ыг маань кальцийн карбонат болгож шохоо болгож за H2-ыг маань кальци оксидыг нийлүүлж кальцийн гидроксид болгож ингэж ийм хоёр одоо уус мол руу оруулж энийг NH3 ингэж одоо төвтэй авахыг одоо цэвэршүүлэх гээд байгаа юм аа. Тийм учраас кальци оксид ашиглах нэ. За дараа их органик нэгдэх урвалын төрлийг сонгоно гэж байна. За нэгдэх урвал бол одоо эндээс ойлгомжтой Б харагдаж байна. За энэ дээр бол бут 1N нь H2-тай уралд оруулаад бутан болсон байна. За А нь бол одоо ус ялгаруулах болсон байна. Буюу задрах урвал дегидрат тийм ээ. За С болохоор солилцох урвал болсон байна. За Д болохоор rearrangement reaction буюу одоо изомерч урвал болсон байна. За Е болохоор шатах урвал болсон байна. За 21-т нь болохоор за эндээс полимерийн гинжин хэлхийг дүрслэснийг харуулсан байна. За полимер маань энэ одоо юнит буюу одоо энэ нэг нэгдэл маань энэ нэг нэгдэлтэй давхардж байгаа учраас анханасаа CH3 гэсэн ийм нэгдэл байсан байна гэж бодож болох нэ гэсэн үг. Тэгэхээр зөв хариулт маань Е гэсэн үг. За фенол нь бензол C6-аас илүү урлагийн идэвхтэй буюу катализаторын оролцоогоо бромын усны өнгийг арилгадаг гэсэн. Түрүүн бромын усны өнгийг ярьсан. Тэгвэл шалтгааныг тайлбарлана уу гэсэн байна. За тэгвэл шалтгааныг одоо энэ дээр хэдүүлээ бичиж авъя. За ерөнхийдөө фенол гэдэг маань ийм байцааг бол фенол гэж байгаа. За тэгэх юм бол эндээс одоо хэр урлагийн механизм гадаа хайлт бичье гэх юм бол эндээс даашиг ирээд аваа явчихна. Тэгэнгუთ хасах болно. За энэ хасах маань одоо энэ delocalization буюу одоо электрон ингэж доорлж болно. Нэр юм хасах болно. За энэ хасах маань дахиад ингэ дийшээ шилжиж болно. Тэгэнгუთ ийм болно. Энэ маань дахиад дийшээгээ явж болно. Энэ дийшээгээ нэ гэсэн үг. За гэх мэтчлэн ингэж одоо электрон үл байршаад байгаа учраас одоо нэгт тогтвортой хоёр гэх юм бол одоо энэ хүчил төрөгч маань цаграл руу одоо электрон доонорлоод байгаа учраас илүү одоо бромтой уралд ороход амар болж байна гэсэн. Яагаад гэх юм бол бром гэдэг маань өөрөө одоо электронны хувьд дутагдaltaй одоо уралд орж байна гэсэн. За тэгэхээр одоо энэ зүгээр бензолтой уралд орсон бол ингэж уралд ордог байсан бол одоо фенолтой уралд орохын тулд оны шиг электрон одоо донорлоод энэ дотор байгаа цагирны электронны нэгт нэгсээд илүү амархан бором руу дайрч байгаа шүү гэдгийг сануулах хэрэгтэй баха. За
Тийм учраас эндээс хариулт нь B гэсэн үг. Электроны нэгтэршил гэсэн. За дараах хормогдоороос хамгийн олон бүрэлдэхүүнтэй холбоомыг тодорхойлж X толгойн RF баригдах факторыг тооцоолно гэж. За RF маань тгээс нэгийн хооронд байдаг утгатай учраас шууд 2 гэсэн хариултыг хасч болно. За дараа нь яг хамгийн олон бүрэлдэхүүнтэй холимог гэж байна. Хамгийн олон бүрэлдэхүүнтэй холимог энд бол 3 байна. Энд бол 2 байна. Энд бас 2 байгаа учраас B гэх нэ. За ягаад яг 0.67 гараад байна гэх юм бол одоо RF тэнцүү энэ фронт лайныг X-ийн утгатай буюу 2 тухайгаар 0.67 гарч байна гэсэн үг. За молекулын хэлбэрийн тухай үнэн мэдээллийг сонгоно гэж. NH3 маань гурвалжин пирамид хэлбэртэй тийм ээ. NH3 нь яг энэ гурвалжин пирамид хэлбэртэй байгаа. Бор H3 тэгвэл яагаад гурвалжин пирамид биш хэлбэртэй бэ гэхээр бор H3 маань өөрөө электроны тутмаг буюу одоо sp3 электцэл биш sp2 электцэлтэй үзүүлдэг байх нэ гэсэн үг. Азот маань 7 электронтэй. За бор маань 5 электронтэй байх юм шүү дээ. За CO2 шугамын хэлбэртэй гэж байна. За энэ бол зөв. За H2S нь шугамын хэлбэртэй. H2S нь шугамын хэлбэр байхгүй. Ягаад гэвэл S нь өөр дээр одоо электронтой учраас одоо шугамын хэлбэртэй байх боломжгүй буюу юм болно гэсэн үг. Тийм учраас хариулт нь B. За. Энтальпийн өөрчлөлт тус бүрийн урвалын тэгтгэлийг харгалзуулна уу гэж байна. За, тас дорн торын энэ өөрчлөлт гэдэг бол одоо хийн төлөвтэй одоо ионууд нэг моль одоо тас одоо үүсэхийг тас дорн торын энтальпи гэж нэрлэдэг. За, тэгэхээр энэс хийн төлөвтэй нь одоо үүсгэж байгаа нь G хариулт байна. Уусгын энтальпи гэдэг бол одоо нэг моль хатуу бодис одоо усан дуусаж усан ионуудыг одоо үүсгэхийг уусгын энтальпи гэдэг ээ. За тийм учраас энэ дээр хоёрын А хариултаа гэсэн. Гидратцчих энтальпи гэдэг бол хийн ионууд усан одоо молекулаар хүрээлэгдэж усны ион болохыг хэлж байгаа учраас энийг Б гэлнэ гэсэн. Үүсгэн энтальпи гэдэг бол одоо тухайн элемент маань стандарт нөхцөлд байдаг одоо шинжээсээ жишээлбэл натрий маань хатуу, хлор маань хийгээсээ одоо нэг моль одоо нийтлэл үүсгэхийг үүсгэн энтальпи гэж байгаа учраас нэг В гэсэн үг. За тэгэхээр нэгin G, хоёрын B, одоо гурвын B, дөрвийн В гэсэн хариултаар Т гэсэн үг. За металл гараа авах тохиромжтой аргыг харгалзах металлууд толбоно. За металлын оксид дээр С-г нэмээд металл С2 гэдэг бол маш одоо үлдэх тэрлэгдэж байгаа алдартай урал байгаа. За энэ дээр бол төмөр болон цайрыг ингэж гаргаж авдаг байгаа. За харин металлын оксидын шууд халаагаар металл болон одоо хүчил дөрвөгчөөр ингэж гаргаж авч яана гэдэг бол тухайн металл маань маш идэх муутай учраас одоо шууд металл хэлбэрээр гарч ирэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ маань мөнгө болон одоо мөнгө ус байх нэ. За эхний урвал дээр яагаад энэ С маань одоо энэ O2-ыг ингэ түрээд байгаа юм бэ гэхлээр одоо төмөр болон цайр маань одоо нөрс төрөгчөөс идэвхийн үед бага болохоор ингэж металл хэлбэрээр гарч иж байгаа шүү. Хэрвээ энэ натрий болон хөнгөн цагаан байсан бол ийм урвал явагдахгүй нэ гэсэн үг байх нь шүү. За тийм учраас энэ дээр хариулт нь А байх нэ. Этанол нуклеофил нэгдэх механизмаар HCN, калицийн уулзалтаа оролт ортгоо. Уг урвалын үед СС холбоо шинээр өртөг бол механизмыг сонгоно гэж байна. За CN маань нуклеофил учраас за дайрж байгаа. За дайрж байгаа учраас энэ C-гээс CN рүү дайрахгүй. Тийм учраас А гасна. За CN хасган маань ийшээгээ дайрна. Гэхдээ дайрахтаа энэ C маань одоо электрон density буюу электроны нэгтэршил нь хасах байгаа учраас энэ дээр буруу. Яг гэвэл C ч одоо О-г бодвол хамаагүй электронегативити буюу харьцангуй цахилгаан сөрөг чанар нь одоо бага учраас электрон density нэмэхтэй. Одоо энэ бол электрон density хасахтай юм байна. За энэ дээр бол зөв. За ингэсэн байна. За тэгэхээр энэ бол хариулт нь
С байсан. За ягаад ДЕ биш юм бэ гэдгийг харцгаая. За Д дээр мөн адилхан CN руу дайрсан байна. Тийм учраас буруу. За Е дээр бас мөн адилхан электрон density C-ийг хасах гэсэн байгаа учраас буруу байна. За 28 азотын ба хөхрийн оксидууд уруулдарж агаар мандлыг бохирдуулдаг. Уг уруулд азот, дөрийн оксид ямар үүрэгт оролцож байна вэ? За одоо 1-р шат 2-р шат нь ийм учраас за шууд нийт одоо уруулын тэгшлийг бичих юм бол N2-ын хураагт чинь NO манаас энэ хураагт чинь тэгэхээр SO2 дээр 2-1 O2-ын нэмэнгүүт SO3 болсон байна. За түрүүн SO2 маань шатнаа гэтээ шатахтаа маш өндөр даралтанд шатаж SO3 болдог байгаа гэсэн байгаа тийм ээ. За тэгэхээр N2 маань их бодис биш болж таарсан байх нь байна. Ягаад гэвэл их бодис одоо энд байхгүй байна. Катализатор байсан байх нь. За ягаад завсрын бүтээгдэхүүн биш юм бэ гэхээр одоо завсрын шатанд үүсээгүй байна. Харин завсрын бодис нь NO байх нэ. Бүтээгдэхүүн бодис биш байна. Бүтээгдэхүүн бодис алга шилжилтийн төлөв биш байх нэ. Катализатор тэгэхээр NO2 болоод уруулын ихэнд оронгуудаа уруулын төсөлд бас үүсээ гараа авсныг катализатор гэж байгаа тийм ээ. За 29 нь үлэх хандлагын тухай дараах өгүүлбэр нөхнөө 7 дугаар бүлгийн дагуу доош галогены эсэлдүүлэгчийн хүч нь за мэдээж буурж байгаа. Галид ионын ангижруулагчийн хүч нь эсэлдүүлэгчийн эсрэг учраас ихсэж байгаа. Тэгэхээр энэ буураад ихснэ гэсэн үг юм. Доор үзүүлсэн этил пропанотыг катализатортай гидролизд оруулахад CO холбоо тасардаг бол бүтээгдэхүүний зөв мөрийг сонгоно. CO холбоо гэж одоо энэ холбоог тасархай хэлж байгаа. Эндээс үүсэх бүтээгдэхүүнүүдийн зураад үзүүлэх юм бол O натрий, тэнгуутаа OH, COH. За энэ болохоор шүлтэд бол ингэж үүсэх нь байна, тийм ээ. За харин хүчлэлтийн яаж үүсэх нэ гэдгийг хатвал цугтаа харцгаая. OH ингэж үүсэх юм байна. Тэгэхээр эндээс хариултад одоо тохирох маань хариултаа гэсэн үг. Хоолны таас гаргахын тулд 4 г натрийн гидроксидыг 100 мл хэмжээнд колбонд найруулж 50-ын таслаад авч хүчлээд хэдрэлсэн. Гаргаа авсан давсны массыг олно гэж байна. За тэгэхээр уруулын тэгшлэлээ эхлэх биччихье. Одоо натрийн гидроксидыг H-хлороор хэдрэлсэн байна. Натрийн хлорид болсон байна. H2-оо ялгарсан байна. За 4 г гэдэг бол энд бол 0.1 мол гэсэн үг. За тэгэхээр энэ 0.1 молоос 100-аас 50-ыг авсан байна. Тэгэхээр энэ маань 0.1 молоос 0.5 мол болтлоо буурсан байна. Ягаад гэвэл 100-аас 50-ыг авна гэдэг чинь 2 дахин багасгасан байна гэсэн үг шүү дээ. За дахиад нэг юм анхаарах юм байгаа. 4 г натрийн гидроксидыг яаж шууд 0.1 мол болчихно гэхээр энэ натрийн гидроксид нь 40. За тэгээ 40-д хуваагаад 0.1 болж байгаа. За эстер нэг юм анхааруулж хэлэхэд бол маш амархан тоонууд өгдөг байгаа. Тийм учраас одоо ямар ч тооны машин ашиглахгүй бодож болно гэсэн. За 0.5 мол. За эндээс 0.5-аас 0.5 натрийн олоор үүсэх ёстой. За тэгвэл натрийн олоор эдийн массыг болох юм бол 58.4 г молыг 0.5 буюу энэ 0.5 ингээд бичиж 5-ыг хуваадах нь 100 буюу. За эндээс 58.5-аа ойролцоогоор энэ 50 байсан гэж үзэх юм бол 250-ыг одоо 100 хуваасан буюу 2.5 г-аас их ийм болсон учраас хариулт нь Б байна гэсэн. 58.1 ойролцоогоор 50 байсан гэж үзэж байна. За дараас нь иончлын энергийн графикаас X элементийг тодорхойлно гэж байна. За иончлын энерги гэдэг бол гадна талын электроныг сугуулж авахад одоо ион болгоход шаардлагатай энерги иончлын энерги гэдэг учраас энэ дөрвөн иончлын энерги маш одоо ойролцоо. Тэгэхээр энэ бол элемент нь бол дөрвөн валенттай байсан буюу гадна давхраанд дөрвөн электронтой байсан байна. Тэгээд ингээд дэшегээ явсан байна. Тийм учраас дөрвөн валенттай элемент бол захиур байх нэ. За галваны элхээр хэмжсэн потенциал утгад үндэслэн металлын идэвхийг нэг тодорхойлж аль нэг анодын хагас сурвалжийг сонгоно. За потенциал дээр бол ерөөсөө анодоос катод руу электрон гүйж байгаа. За тэгэхээр катод руу аль идэх багтай металл нь байдаг буюу одоо манай энэ хоёр тохиолдол дээр хоёулын зэс байх нэ. За тэгэхээр зэс нь бол хамгийн муу гэдэг нь бол мэдгэцчлээ. За дараа нь яг аль нь одоо муу юм бэ гэхээр одоо энэ төмөр байгаа. Яагаад гэвэл төмрийн энэ потенциал нь одоо зэсийн потенциалаас бага байгаа учраас төмөр зэс гэсэн юм дараалтай байгаа юм шүү. За төмөр зэс. Тэгэхээр за эндээс
А газ болох нь байна. За Б газ болох нь байна. За С дэг үлдээх нь байна. За Е газ болох нь тийм ээ. За дараа нь болохоор анод дээрх уруул гэж байна. За анод дээрх уруул бол электрон гараад тэнгуутаа катод руу явдаг учраас электрон гарч байгаагийн сонгох буюу Т-ийн С-ийг сонгоно гэсэн. За 0.4 мол H2 0.2 мол N2 хий тус буурыг 10 кПа тогтмол дараалтад ор савнд хийхэд тэнцвэр тогтвоо. Тэнцвэрийн зүйтэй 0.2 мол NH3 үүссэн бол тэнцвэрийн тогтнол Kp хувийн дараалтад тооцоолсныг тооцоолно гэж. За энэ дээр бэлэн хүснэгт өгөгдсөн байгаа ч хүснэгтээ нөхцөхөй 0.4 0.2 мол анханасаа байсан юм байна. За NH3 анханасаа үүсэг байсан юм байна. Тэгээд 0.2 мол одоо NH3 нэмэгдэж үүссэн байна. 0.2 бол N2 нь 0.1 гэсэн үг. Тэгэхээр 0.1 хасагдсан байна. Энэ 0.3 хасагдана. Стохиометр харьцаагаар. За тэгэхээр 0.4-өөс 0.3-ыг хасаа 1, 0.2-аас 0.1 хасаа 0.1, 0.2. За Kp-гээ бичих юм бол Kp тэнцүү парцал даралт NH3-ийн квадратыг хуваадгана. Парцал даралт H2-ийн куб парцал даралт N2-оо гэсэн. За эндээс парцал даралт NH3-ыг олцгоё. Парцал даралт NH3 маань нийт молийн хувь хувийг одоо нийт даралтад нь үржүүлж олдог байгаа. За тэгэхээр эндээс 0.2 PNH3 гэдэг маань 0.2 байх нь 0.4. За тэгмүүд энийг 10 орчуулна гэсэн үг. За энэ маань бол 2.1-ийг 10-аар үржүүлсэндээ тэнцүү буюу 5 кПа гэсэн үг. За PH2 болон PN2 нь бол 1 байгаа. Яагаад гэвэл одоо молийн тоонууд нь адилхан байгаа учраас за 0.1-ийг 0.4-т үржүүллээ 10 орчууллаа. За эндээс 4.1 буюу 0.25-ыг 10 орчуулсан тэнцүү буюу 2.5. За эндээс нэг төр зүр ингээд арилгаад 5-ийн квадратыг хуваадгана 2.5-ийн 4 зэрэгт гэсэн үг. За тэгэхээр энийг бодцгоё. 5-ийн квадрат чинь 25. За 5-ийн квадрат 25 гэж бодохгүйгээр ингэж задлаа бичих юм бол 2.5 үжилт нь 2.5-ийн 2 зэрэгт за энэ 2-ыг хураачи. Тэгэхээр дээдлэлт нь 2 буюу төрвийг 12.125 тугаана гэсэн. За тэгэхээр энэ маань ойролцоогоор 12 байсан гэж үзэх юм бол 3.1 буюу 0.6 кПа-тай ойролцоо хариулт буюу А байна гэсэн үг. За дараах болцманы тархалтын мөрөө тухай зөв мэдээлэл сонгоно уу гэж байна. За тэгэхээр Т2 А2 маань илүү одоо болцманы тархалтын хувьд энергийн хувьд бага жижиг хэсгийн тоо маань бага байгаа учраас А2-ын катализатортай байх нь. За тэгэхээр катализатор энэ хоёрыг хаалчихна гэсэн үг. Мөн Т2 нь бол бас илүү бага. Яагаад гэвэл жижиг хэсгийн тоон их байгаа учраас ингээд хариултан цай гэсэн үг. За C5H12O гэсэн одоо томит спиртийн байгуул изомерийн нийт тогоолж тэдгээрээс хэдэн хоёр дахь ангиллын спирт байгаа мөн олоорой. Орон зай ба функционал бүлгийн энгийн эфир изомеруудыг тооцохгүй гэсэн үг. За тэгэхээр дан ганц спиртний одоо изомерийн тоо гэсэн үг. За тэгэхээр энийг бол 5-ыг бүжүүлдэг нь 2 хасдаг нь 2 буюу нийт 8 изомер байсан байх нь. Тэгэхээр 9 асна, 7-аас нь 9 аснаа гэсэн. За тэгэхээр хоёр дахь спиртнүүд одоо томыг нь бичих юм бол за C5-тай учраас за ингээд нэг ооштой ийм байсан байна гэсэн. Ингээд 3 буюу E хариулт. За 2 мол концентрац калиум перманганы ус мөлийг ашиглан үл мэдэгт концентрацтай 50 мл огсоолог юм бүхний ус мөлийг тээдэрлэв. Калиум перманганатын ус мөлөөс 30 мл зохицуулагдсан бол оксалат ионы концентрацийг олно гэж. За эндээс хэдүүлээ урлын тэтгэлээ тэнцвүүлчихье. Хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 5-2-2-ийн
одоо нийт 10 болно. За тэнгууд энд 5-ийн 2-ыг хүчин. За тэгэхээр урлагийн тэгтгэл маань ийм болно гэсэн үг. 5 Cu2O 4 2 хасах 2 манган O4 хасах. За тэнгууд энэ 16 аж нэмэх тэнцүү 10 Co2 нэмдэг нь 2 манган 2 нэмэх нэмдэг нь 8 ширхэг H2 ийм болно гэсэн үг. За тэгэхээр 50 мл калиум перманганд осмолыг ашиглан за тэнгуудаа калиум пермангандаас 30 зарцуулагдсан байна гэсэн. Тэгэхээр молийг олох юм бол 30-ыг буюу 0.3-ыг 3 литрийг үржүүлдэг нь 2 буюу 0.6 мол калиум перманганатад одоо оксалатын молын тон 0.6-га 2 туагаад 5 төржүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр 0.15 мол гарч байгаа. За эндээс молын концентрацийг нь олох юм бол за энд бол бодлого дээр 50 мл оксалатын юм байсан гэж байна. 0.15-ыг одоо 0.5 туахаар 3 молыг ватт литр гэж ингэж ийм анханасаа концентрацаа байсан гэсэн. За метаны шатхуурлын энтальпи үйлчлэлтийг болно гэж байна. За эндээс энерги өгсөн үед бүтээгдэхүүний ихээс бүтээгдэхүүнийг хасдаг байгаа. Тийм учраас эхнээс нь бичих юм бол за энд 1 2 3 4 ширхэг CH холбоо байна. 4-ийг үржүүлдэг нь 410. Энд нь 2-ыг үржүүлдэг нь одоо 500. Тэрнээсээ бүтээгдэхүүнээ хасаад байгаа гэхээр CO энд 2 ширхэг байна. 2-ыг үржүүлдэг нь CO буюу 740. За тэрнээс хасдаг нь 2-ыг үржүүлдэг нь 2 ширхэг ООгийн холбоо байгаа учраас 2-оор дахиад үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр OH холбоо 480. За эндээс бодох юм бол 780 гэлж олж байна. Байралт. За шилжилтийн металлын шин чанарын тухай үнэн мэдээлэл сонгоно. Шилжилтийн металлыг хутгаар зүсч болдог байхад 1-р бүлгийн металлууд хатуу шин чанартай үгүй ээ. Эсрэг бичсэн байна. Царийн ион 3D-гийн 10 электрон байгуулдаг тул шилжилтийн металл бол цэнхэр өнгөтэй үгүй ээ. Энэ бол тесийн тухай харж байна. 3D ба 4S орбиталд энергийн түвшин ойролцоо тул шилжилтийн металл нэмэх 2-оос дээш эслийн өмжүүлдэг тийм ээ. Энийг зөв ярьж байна. Шилжилтийн металлууд нь 1-р бүлгийн металлууд шиг катализатор болдог үгүй ээ болдог. Шилжилтийн металлууд нь энгийн молекулын нийлүүлэлттэй металлын холбоогоор холбогдож комплексийн үүсгдэг. За ингээд цай болж байна гэсэн. Дараагс нөхцлүүдэд тохирох нэгдлийг сонгоорой. За sp2 ирэлцээцчлэлтэй админ тоо 4. За тэгээд цистранс үзүүлэлт юм байна. За тэгээд толионсын уралжтай уралд орж өөрчлөлт ажиглагдаг гэж байна. За тэгэхээр sp2 ирэлцээцчлэлтэй админ тоо 4 байна гэж байна. За А дээр 4 байгаа мүү гэхээр үгүй sp байна, sp байна. За энд болохоор sp2 байна, sp байна, sp2 байна. За тэгэхээр А биш гэсэн үг. А1 2 3 4 гэж. За энэ болж байгаа. Гэтэ энэ толионсын уралдаа ороод орд юм гэхээр үгүй ээ. Толионсын уралтай терминал алкайн буюу одоо төгсгөлтөө CH-ийн холбоотой ойл толионсын уралд орж байгаа учраас B биш гэсэн. За Т дээр 1 2 3 4 мөн терминал алкайн байгаа учраас C хариулт гэсэн. За Д-г харцгаая. Д дээр 1 2 байгаа учраас Д-г хасна. 1 2 3 4 даанч терминал алкайн байхгүй учраас яг хаснаа гэсэн. За ингээд манай асуултууд манд дуусчих. За эндээс бодлогод харцгаая. За 1-5 дугаартай хуруу шилэнд үл мэдэгдэх нийтлүүдийн усмал өгдөжээ. Эдгээр усмалыг 3 хэсэгт хувааж нэгт азотын хүчлээр хүчлэгжүүлсэн мөнгөний нитратын усмал, хоёрт натрийн гидроксидын усмал тус нэгнэ гэж. За өгсөн ионы тэгчлүүдийн бүгднгийн бичсэн байна. За тэгээд туршилтын үр дүнгуудыг харсан байна. За тэгэхээр эндээс тонцнуудаа чийслээгүй хөгтүүд байх юм бол одоо энэ дээдлээс одоо ямар тонцнууд байд юм бэ гэдээ ингээд хараад эндээс шипи аваад бодож болно гэсэн. За эндээс хамгийн амархнаас нь эхлэх юм бол эндээс одоо энэ дөрвөөс эхний дөрвөө сонгох нь байна гэсэн. За тэгэхээр 5 төрөлтэй хасчих. За цагаан дундас мөнгөний нитрат. За энэ бол калиум хлорид байна. За ягаад гэвэл калиум гидроксид одоо ямар нэгэн тунц биш учраас мөнгөний хлорид нь цагаан өнгийн тунцтай. За дараа нь энд ерөөсөө ганцхан ширхэг одоо ногоон өнгийн тунц одоо үүсэх боломж байна. За тэр нь болохоор төмрийн гидроксид 2 валенттай одоо ногоон өнгийн тунц байна. Энд одоо төмрийн гидроксид билээ өгсөн байна шүү дээ. За дараа нь магний йодид дараа нь бол энэ дээр орж ирэх юм байна. За ягаад гэвэл одоо мөнгөний йодид шар өнгийн дундастай. За магний гидроксид цагаан өнгийн дундастай тийм ээ. За дараа нь
натрийн карбонат бичигдэх юм байна. За яагаад гэвэл мөнгөний карбонат одоо шар өнгийн дундас за тэгээд special case-ээр задардаг гэдэг түрүү ярьсан yazгааш шүү дээ. За 5 дугаартай хуруу шилэнд ижил аниантай 2 давсны холимог байсан гэсэн. За уг холимогоос үүссэн цагаан дундасны илүүт натрийн гидроксид ба аммиакийн уусмал тус бүрт хэсэгчлэн уусдаг. Харин натрийн гидроксид ба аммиак зэрэг илүүдлээр хийхэд тунц бүрэн үүсэж байна гэсэн. За хэрвээ хэдүүлээ эндээс харцах юм бол одоо цайр болон одоо хөнгөн цагаан үлдсэн байгаа гэдэг одоо сайн анзаарах хэрэгтэй. За тэгэхээр уусмал дуустдаг катион Е-г доорх хүснэгтэй хариултын хүснэгтээс олно гэсэн байна. За натрийн гидроксид бол цайрын гидроксид хөнгөн цагааны гидроксид маань одоо энэ холимог дотор байгаад байгаа гэсэн үг байгаа шүү. За эндээс натрийн гидроксид уусч байна гэх юм бол одоо энэ бол хөнгөн цагаан байна гэсэн. Ягаад гэвэл дараагийн өгүүлбэрээ унших юм бол аммиакийн уусмалд илүү уустдаг нь бол цайрын гидроксид байдаг байгаа шүү. Энэ хоёр мань хоёул цагаан өнгийн дундас гэхдээ хоёул амфотерик шинж чанар үзүүлж байгаа гэсэн. За тэгэхээр Е-гийн хариулт нь бол 2, за F-ийн хариулт нь бол одоо 4 болж тарах нэ гэсэн үг байгаа шүү. За дөрөвт нь холимогдох анион нитраттай ижил чанарын уралтай бол таних уралт Ж-г сонгоно уу гэж байна. За нитраттай ижил одоо чанарын уралтай одоо таних уралцтай гэж байна. За тэгэхээр нитраттай адилхан одоо нитрит гэж одоо анион байгаа. За энэ нь бол одоо натрийн OH хөнгөн цагаан таалахад нитрат бол нитрит 2 маань хоёулаа NH3 буюу аммиакийн ялгаруулалтаар алдартай. За тийм учраас G 7 гэсэн үг. За уг анионыг нитрат анионоос ялгах уралчийг сонгоно гэж. За нитрат нитрит 2-ыг яаж ялгах вэ гэсэн асуулт байна. За энэ нь бол эсэлтүүлж одоо ялгана гэсэн үг. Эсэлтүүлэхдээ одоо хүчлэг орчинд эсэлтүүлэх юм бол ялгагдаж байгаа шүү. За эндээс нитрит нь бол нитрат болдог бол одоо нитрат нь одоо NO4 дахиж одоо эсэлтэхгүй учраас энэ маань уралд орохгүй. Энэ бол ягаан чигээр үлдэнэ. За энэ маань ягаан өнгө нь бол арилах нь шүү дээ. За тэгэхээр эндээс H нь 8 байсан гэсэн үг. За дараа их химийн одоо дараахсуул хүчлийн дистанцийн тэнцвэрийг судалжээ гэж байна. За тэнцвэр баруун тийш зүүн тийш шилжихгүй гэж байгаа юм байна. За дараах дөрвөн нөхцөл тус бүр тэнцвэр шилжих чиглэлийг сонгоно. За CH3 COH ионы концентрацийг натрийн ионоор тасжуулах замаар буур болгох гэнэ. За CH3-ийн одоо концентрац нь багасч байгаа бол лед шатлааны одоо дөрмийн дагуу CH3 COH-ыг хэсэг чиглэл рүү буюу баруун тишээ. За энэ хариулт нь 1 байх нэ. Натрийн гидроксид нэмэхэд H нэмэхийн одоо концентрац нь буурч байгаа учраас H нэмэхийн хэсэг чиглэл рүү явах учраас 1 гэсэн үг. За урлагийн хольц катализатор нэмэхэд ямар ч нөлөө гарахгүй учраас 3. Урлагийн хольцыг халаасан гэж байна. За хольцыг халаахад бол энэ урал маань өөрөө экзотерм урал учраас буцаад зүүн тийш явна гэсэн. За тийм учраас энэ маань 2 байсан гэсэн. За 0.1 мол концентрацтай CH3 COH хүчлийн усмалт концентрац тооцоолно уу гэж байна. 2% затарт хүч байна. За урлагийн тэгшлийг бичих юм бол юм болно гэсэн. За анхнаасаа 0.1 байсан байна. За эндээс 2% гэдэг чинь 0.2 гэсэн үг. За энд 0.2 буюу H нэмхийн концентрац 0.2 буюу 2-ыг үжилдэг нь 3 буюу E нь 2 байсан гэсэн үг. За 2 дахь нь 3 дахь нь. За үгдээ урлагийн тогтмолыг олно гэж байна. За урлагийн тогтмол бол урлагийн K-гаас өөр байгаа гэдгийг та бүхэн анзаараарай. Нэлмэгний 2-ийн одоо квадрат гэдэг бол 0.98 гэсэн байна. За тэгэхээр эндээс хэдүүлээ 2-ыг хувадаг нь одоо 1000 гэж биччихье. За энэ гадуур квадрат авах нь хувадаг нь 98-ыг хувадаг нь 1000 юм байна. За тэгэхээр цаашаа бодох юм бол 4-ыг хувадаг нь одоо 1000-ын квадратыг бүржүүлдэг нь 1000 хувадаг нь 98 буюу
энэ хоёр мураад чинь за 98 50 цонор 100 чинь за тэгэхээр 4-ийг хувадаг нь 1000-ыг 10-5 зэрэгт буюу 4-ийг үзүүлдэг нь 20 асуулт. За тэгэхээр эндээс F нь 4 G 5 болох нэ гэсэн үг. За үлэх хүснэгт үлэх хандлага гэж байна. За дараах хүснэгтэд үлэх хүсэгтийн 3 дугаар элементүүдийн холоорын шин чанарыг харуулжээ. Хүснэгтээ тоосон зайд тохирох үгийн дугаарыг сонгоно. За магний холоорид бол мэдээч одоо энэ температурт өрөөний температурт бол хатуу бага учраас 1. За силикон холоор 4 одоо устай оролд орч одоо бараг дэлбэрт оролд орч аш холоор силикон O2 үүсгдэг. За энэ шингэн байгаа. За бүтэц байгуулалтын хувьд натрийн холоор бол мэдээч одоо ионы тас дорнтор байж таараа. P холоор 5 нь болохоор covalent гэж одоо молекул байгаа шүү. Та бүхэн энийг анзаараарай. Яг бол covalent гэдэг нь болохоор силициум оог гэх мэт ийм том одоо giant бүтцээр ярьж байгаа шүү. За хайлмал байлтай цахилгаан дамжуулдаг эсэх гэж байна. За энэ бол мэдээч тийм. За харин энэ хөнгөн цагааны холоор дээр нэг анхаарах юм нь болохоор энэ өөрөө молекулын тас дорнторыг үүсгэж байгаа учраас өөрөө хөнгөн цагаан 2 холоор 6 гэсэн одоо хайлмал үүсэх учраас энэ маань цахилгаан дамжуулахгүй гэсэн үг тийм учраас энэ маань 9 байх нэ. Нэгдлийн усан осмол силициум холоор 4 нь маань одоо аш холоор болох боломжтой учраас энэ маань бол маш хүчлэг буюу 1-3 буюу 4 гэж хэлнэ гэсэн. За. Сурч Дэмбэ доорх органик схемийг судалжээ гэж байна. За. Эндээс хэдүүлээ одоо урвалжуудыг харцгаая. За, урвал нэг нь бол мэдээч одоо холоор 2 баг гэрэл байна. За, яагаад гэх юм бол энэ бол халагч бүлэг дээр одоо халсан учраас гэрлийн тусламжтайгаар катализатор болгодог байх нь шүү. Тэгэхээр А-гийн 2-оо гэсэн. За, Б нь болохоор дараа нь бол натрийн ош этанолыг нэмсэн байна. За тийм учраас 7 гэсэн. Яагаад гэх юм бол энэ урвал нь одоо холоор байжгаад OH болгоо. За тэрийг этанолоор усын татаж авсан буюу EM болгосон байна. За С нь болохоор урвал 3 гэсэн байна. За энэ бол мэдээч 1 байгаа. За зүгээр натрийн OH ус мал учраас. За D харцгаая. D нь болохоор H2SO4 байна. Яагаад гэх юм бол энэ одоо спиртээс усын татаад EM болгосон байна шүү дээ. За E болохоор 9 байна. Зүгээр хаалцах урвал явуулсан байна. За F болохоор F-ийн G-г нь олж иж оруулах юм байна. За тэгэхээр энэ 8 одоо энэ бодисоос хэрв энэ G бодисыг нэмсэн чинь одоо энэ бодис үүссэн гэж үзэх юм бол за манай энэ бодис маань энэ байна. Тийм ээ. За тэгэхээр энэ бодис маань одоо анхнаас 0 байсан байна гэсэн. За F яаж үүссэн бэ гэсэн чинь Z6H2 за мэдээж эсэлтүүлэх буюу одоо F нь 5 байна гэсэн. За схем дэх нийт 8 урвал дундаас ялгаруулах урвалын тоош буюу H-ийг тоолно гэж байна. За ялгаруулах урвал дээр болохоор 2 байгаа. За аль хоёр гэх юм бол урвал 2 бол урвал 4 байгаа. За энэ дээр хөлн дээр нь ус ялгаруулж өгч байгаа. Энэ дээр бол нэгэн дээр нь ашлаар нөгөөнд нь H2 тэгээд цаашаа ус гэсэн үг. За ингээд ийм гэд бодох амархан бодлогод байжээ гэсэн үг. За баярлалаа. Та бүхэн эндээс нэгдсэн юмыг ойлгоод авсан бол би баяртай байна гэдэг шиг тийм ээ. За